Непалийн Катманду хотын нэгэн орой хүмүүлгийн ажилтан хоорондоо ярьж гин. Хэдэн жилийн дараа уулзцаас учраас хэд гурван үг солимоор байхын зэрэгцээ бас газар хөдлөлтийн дараах шокт тэдний буудлыг чичирхсээр байсан тул тэд унтахыг хүссэнгүй. Симон Жулия хоёр адвентист хүмүүлгийн байгууллага болох Адрагаас зохион байгуулсан төсөлд ажиллан Непал хэдэн жилийг өнгөрөөсөн байв. Ойролцоогоор 22,000 гаруй хүнийг бэртээж 9,000 хүний амьд хүрсэн томоохон газар хөдлөлтөөс хойш ердөө 48 цагийн дараа тэд дахин Адрагийн гинтийн явдал дэмжлэг болохоор дуудагдсан юм. Олон жилийн амжилттай итгэмжтэй туршлагаас харахад Адра бол Непал, Хайти, Филиппин, Судан эсвэл танаа улсч гэсэн гамшиг тохиолдох үед хамгийн түрүүнд тусламж үзүүлдэг газар. Тухайн газар ажиллаж байгаа хүмүүст хүртэл сэтгэл зүйн хүнд цохилт өгдөг байв. Тэр шөнө өөрийнх нь эргэн тойрон зовж буй хүмүүсийг хараад Жулия сэтгэл нь өвдөж байлаа. Жулия Симоноос сэтгэл дээрдүүлэх ухаалаг үгс ирэн түн рүү эргэв. Симон, Жулия, нэгэн чи бид хоёр тусламж хэрэгтэй байгаа хүн бүрт хүрч чадахгүйгаас хойш одоо тусалж байгаа нэг хүндээ бүх хүнд тусламаар байгаа сэтгэлээ зориулах хэрэгтэй гэв. Бидний ихэнх нь адилхан мэдэрдэг байх. Хүн бүрл өлсгөлөн, гамшиг болон дайнд өртсөн хүмүүст туслахыг хүсдэг. Гэхдээ бидний хинэн ч үнийг ганцаараа хийж чадахгүй. Гэхдээ бүх хүнд хиймээр байгаа тэр зүйлээ нэг хүнд бүгдийг нь зориулж чадна. 70 дахь өдрийн адвентист сүмийн 11 болон хандивын систем нь бидэнд Бурхны дэлхийд хандсан зорилгын төлөө нэгдэн ажиллахад тусалдаг. Таны өгч буй бэлэг ганцаараа үр ашиггүй мэт санагдаж болно. Гэхдээ бүгд нэгдэх үед амьдралыг өөрчилж чаддаг. Хэрвээ танаа улсад нэгдсэн хандивын төлөвлөгөө байдаг бол таны өргөж буй хандивын тодорхой хувь нь өсөглөн ба гамшигын тусламжийн санд зориулагдаж байгаа. Хэрвээ та 11 болон хандивын өргөлөөсөө илүү ихийг өгөхийг хүсвэл Адрагийн зохицуулдаг өсөглөн ба гамшигын тусламжийн санд шууд өргөж болно. Таны өргөл гэмтэж бэртсэн тусламж хэрэгтэй байгаа эмзэг хүмүүст хамгийн түрүүнд тусламж, итгэл найдвар, эрүүл мэндийн тусламж хүргэх боломжийг Адра олгох юм. Энэ хэцүү цаг үед Бурхны хамтрагчид болж өөрсдийгөө адагт Бурхныг нэгдүгээрт тавьцгаая.